За чуулганы завсарлагаанаар Увс, Ховд, Завхан, Говьалтай аймагуудад ажиллах үеэр аймаг болон сумдуудад иргэдээс хамгийн их олон давтамжтай асуугдсан асуултыг асууя. Өнөөдөр бид 2025 оны тайлан хэлэлцэж байна. Тэгээ 2025 онд бол хөдөө орон нутагт малчтны хувьд бол засгийн газраас 1 сарын 1-ээс ахуулаад хамгийн өндөр хүлээлттэй байсан малчны тухай хуулийн дагалдах журам хизээ батлагдах вэ гэсэн энэ асуултыг асууя. 2024 оны 6 сард батлагдсан малчны тухай хуулийн заалтаар юу гэж заасан байгаа вэ гэхээр малчтын нийгмийн даатгалын нөхөн төлбөрийг одоо хийж болох энэ заалтыг нээгээд энэ хэрэгжихийн тулд дагалдах журмыг засгийн газрын одоо баталсан журмаар зохицуулна гэсэн байгаа. Тэгээ 2025 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжсэн энэ хуулийн дагалдах журам яагаад одоо өнөөдөр хүртэл батлагдаагүй байгаа вэ? Тэгээ өнөөдрийн асуултанд одоо улс төрчнөр биш яг төрийн нарийн бичгийн дарга нар маань яг одоо хариуцж байгаа албан тушаалтнууд хариулж байгаа учраас та бүхэн маань яг энэ хуулийг хэрэгжилтийг хангаж чадахгүй байгаа бодит шалтгаанаа маш тодорхой хэлж өгнө гэж асууя. За хэн хариулах? Хөдөөж хаяа. За Улмаа гишүүний асуултанд хариулъя. Хүнс үдэж хөнгө үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Жамбал Цэрэн. За мөн бас хэд хэдэн гишүүдний асуултанд бас манай салбарын зарим хариултууд орхигдож явж шиг боллоо. За 2025 оны эдийн засгийн өсөлтийн дүнгээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6.8% өсөлттэй байсан. За энэ дотор хөдөө аж ахуйн салбар одоо нэлээд өндөр өсөлттэй буюу 2.9% өсөлттэй. За энэ маань өөрөө Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөний үр дүн, за малын гаралтай түүхий бүтээгдэхүүний үндэсний өснө мэдүүлэх зорилготой цагаан алт үндэсний хөтөлбөр, за атрын 4-р аян шинэ хоршоо гэдэг эдгээр энэ харилцан уялдаа бүхий 4 хөтөлбөрийн одоо үр дүн юм а гэж бас хэлэх байна. Өнгөрсөн онд бас хөдөө аж ахуйн салбарт махны салбарт бас нэлээд өндөр хязгаарч 85.6 мянган тонн мах экспортлож одоо хамгийн өндөр экспортыг хийсэн. Долларын салбарт нэлээд өндөр акцтай экспортыг хийсэн. За энэ чиглэлээр бас холбогдох дэлгэрэнгүй тайлангуудыг нэр бүхий гишүүдэд бас задлж хөргүүлээ. Ялангуяа хүнсний хөтөлбөр, атрын 4-р аян, за цагаан алтын хөтөлбөрүүдийг одоо суур түвшин, хөрсөн түвшин, за өнөөдөр байгаа асуултууд дээр. За малчны тухай хуулийн дээр 6 төрлийн журам боловсруулах ажил байгаа. Нэгдүгээрт нь одоо малчны орон сууцны ипотекийн зээлд хамруулахтай холбоотой. За малчны хүүхдийг ихтэй сургуульд сургахтай холбоотой. За эрүүл мэндийн урьдчилан үйлчлэг шинжилгээнд хамрагдах хүсэлт гаргасан малчныг холбогдох хууль тогтоомж шин дагуу жил бүр үн төлбөргүй хамруулах. За малчны ар гэрт нөхөн төлбөр олгохтой холбоотой. За гамшигт болон аюулт үзэгдэл нийт мал сүргийнхаа 50-аас доошгүй хувийн өртсөн малчин өрөх эсвэл хонин толгой шилжүүлснээр 250 хүртэл малтай эсвэл 16-аас 40 хүртэлх насны малчин өрхийг малжуулах арга хэмжээнд хамруулах. За нийгмийн даатгалыг шимтгэлийг нэг удаа нөхөн төлөвлөх гэдэг энэ 6 төрлийн журмыг боловсруулахаар тусгагдсан. За энэтэй холбоотой нийгмийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлөвлөхтэй холбоотой журмыг одоо гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн онд боловсруулж батлуулахаар ажилласан. За уг журамд одоо салбарын яамдуудаас бас тодорхой саналууд хөргүүлсэн. За энэ чиглэлээр хамруулахтай холбоотой 30-аас 40 тэрбум төгрөг шаардлагатай болсон. За санхүүгийн их усүр нь одоо төсөвт тусгагдаагүй, төсөвт тодорхой ачаал үүсэх эрсдэлтэй гэж тухайн одоо журмыг баталж хэрэгжүүлж чадаагүй. За 2026 оны эхний улиралд одоо багтааж боломжийг бүрдүүлнэ гэж ажилласан боловч тухайн одоо малчны тухай хуулийн 16-гийн 1 цааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөх хугацаа 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөр одоо дуусах болсон байгаа. Тэгэхээр энэ хэрэгжих хугацааг сонгох эсвэл одоо улсын хурал дээр хэлц шийдвэрлэх юм шаардлага үүсэж байгаа. Тэгээ энэ чиглэлээр манай хөтөлбөр нийгмийн хамгааллын яамныхан маань. За Болормоо гишүүн. За
Үндсэн одоо хэлж байгаа хариултанд бол одоо санхүүгийн их усүр байхгүй учраас энэ журам батлагдаг байгаа гэж одоо ойлголоо. Тэгээд ихэнх асуудлуудыг энэ дээрээ бас тулгамдтай. Бид нар улсын их хурлаар хэдий сайн хууль баталсан ч гэсэн ингээд дагалдах журмуудыг нь батлахгүй. За үүнээсээ болж ингээд ажил гацдаг. Тэгэхээр дараагийн төсвийн тодтголыг магадгүй өнөөдөр бас хариултууд хэлж явах шиг байна. Эдгээр асуудлуудыг тусгахна гэхэд бид нар эндээ бас хариуцлагатай хандмаар байна. Яг энэ дагалдах журмынхаа шаардлагадах төсвийг бүгднгийн та бүхэн маань одоо төсвийн хүрээгээ боловсруулаад эхлэх чадандаа боловсруулахдаа үүнийгээ заавал оруулаарай гэж хүсмээр байна. Одоо энэ геополитикийн нөхцөл байдал өчигдөр бас гишүүд хэлж ирсэн. Энэ зөвхөн дэлхийн нефтийн асуудал биш болж байгаа. За энэ бордоноос ахуулаад ер нь бол хүнсний салбарт, хөдөө аж ахуйн салбарт маш том эрсдэл ирэх гэж байгаа. Тэгэхээр бид нар 2 жилийн өмнөх баталсан хуулийнхаа дагалд За Болормог гишүүнд 1 минут. 2 жилийн өмнө баталсан хуулийнхаа дагалдах журмыг нь өнөөдөр хүртэл ингээ баталж чадахгүй байхад энэ эрсдэлтэй үед салбарын яам маань маш хариуцлагатай, бодлоготойгоор өөрсдийнхээ мэргэжлийн дуу хоолойгоо одоо хариуцаж байгаа болон хариуцах гэж байгаа сайд нартай сайн урдтай уламжлаарай гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд улсын их хурлын зүгээс бол энэ баталсан хуулийнхаа одоо дагалдах журмыг та бүхнээс батлахыг шаардна. Өнөөдөр одоо ерөнхий сайд сууж гарчлаа. Би бол маш тодорхой цаг хугацааг сонсомоор байна. Энэ засгийн газар одоо эргээд ороод ирсэн байна л да ерөнхий сайд. Учир сайд энэ асуулттай холбоотойгоор энэ малчны тухай хуулийн дагалдах журмыг буюу нийгмийн даатгалынхаа нөхөн төлбөрийг нээх та баталцаж байсан энэ 2024 оны хуулийн хэрэгжилтээр маш тодорхой цаг хугацааг сонсомоор байна. Хизээ энийг хийх вэ гэдгийг. Ерөнхий сайд учрал. За орон нутагт уулзалт хийсэн. Тэгээ тэр үеэр малчны хууль, малчин өрхийн эрх зүйн байдлын хууль гэдэг малчтай холбоотой дүрм журмууд гараагүй талаар бас малчтаас маш олон саналуудыг бас илэрхийлж байсан. Тэгэхээр энэ тухайн үед бол би бас энэ малчны хуулийн дүрм журмуудыг энэ засгийн газар одоо гаргах шаардна гэж бас үгийг хэлсэн. За тэгэхээр малчны хуулийн холбоотой одоо журмуудыг батлах хэрэгтэй. Тэгээ би энийг одоо сайд нарыгаа томилсны дараа салбарын сайдуудаа шахаж энэ журмуудыг гаргана. Бас нэг үннээ хэлэх хэрэгтэй. Идэрбат гишүүнээр ахлуулаад малчны хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийг их хурл дээр байгуулсан байна. Тэгэхээр Идэрбат гишүүн та ажлын хэсгээ хуралдуулаад одоо ямар заалт нь хэрэгжээгүй юм бэ гэдэг. Ерөнхий сайд 1 минут. Гаргаад та над руу үргүүлвэл их сайн байна. За мөн энэ бол төсөвтэй холбоотой асуудал учраас энэ хуулийн дээр хэрэгжихгүй байгаа заалтуудыг төсөв мөнгөндөө шаардлагатай бол өөрчлөлт оруулаад одоо нэг талд нь гаргах хэрэгтэй. За бүх зүйл мэдээж хүслээр бол болохгүй учраас үүн дээр одоо бид нар бол дүгэл дүгнөө. Тэгээ танд би Болормог гишүүнд эргээд мэдээлье. Та Идэрбат гишүү ажлын хэсгээсээ засгийн газарт яг энэ заалтууд нь хэрэгжихгүй байна гэдгээр одоо илгээчүүл сайн байна. Идэрбат гишүүн. За ерөнхий сайдтай тавигдсан асуудалтай холбогдуулаад ер нь хөдөө орон нутагт ажиллаж байгаад энэ малчтын нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудал бол одоо маш хурцаар яригдж мөн одоо энэ шийдвэр буюу энэ хуулийг хэрэгжүүлэх тэр дагаад гарах тэр журмын хэрэгжилтийг хүлээсэн маш олон хүмүүс байгаа. За ерөн зүгээр ганц малчтай холбоотой ганц энэ заалт биш. Тэр хүүхдийг нь сургууль сургах, ипотекийн зээл, хөнгөлөлттэй зээл гэдэг маш олон одоо хуулийн заалтууд байгаа бол өчиг амьдралд хэрэгжихгүй талаар иргэд олон нийтээс ялангуяа хөдөө орон нутгийн малчтын зүгээс бол маш их гомдлууд тавьж байгаа. Уулз тулган дээр ярьж байгаа. Тийм учраас одоо улсын хурлын дарга байхдаа учрал даргын хувьд бол ер нь энэ малчтын хууль, малчны ер нь эрх зүйн зохицуулалтын хичнээн хууль байна. Тэрийг яаж зохицуулж байгаа талаар судалгаа хий гэсэн. За бид энэ судалгааны ажлыг эхлүүлсэн явж байгаа. Удахгүй хариу гарна гэж ингэж үзэж байгаа.
За Гомбын Габатар гишүүн.